Ингээд ялагчийн төлөө тулд хоёр тамснаа дуудъя. Удаан булангаас Улзибатын Төрөйрөө Шинабу клубын тамирчин олон улсын хэмжээний мастер 2009 оны мэргэжлийн кикбоксинг Азийн аварга 2011 оны солонгосын кикбоксинг дэлхийн аварга Шинабу файт 2016 аварга 2017 Хэсол тэмцээний аварга Тэцүү компани тамирчин Улзибатын Төрөйрөө Хөнгөлөнгийн тамирчин Нэрвийн Отгонбаатар 9 клубын тамирчин спортын мастер 2012 сонирхтын алдар тэмцээний аварга 2015 Монгол зоо каратегийн улсын аварга 2012-2015 Кюкшуг каратегийн аварга 2015 Байданы самбын аварга Zip Fight Night тэмцээний аварга Кюкшуг каратегийн Азийн аварга Нэрвийн Отгонбаатар Дуусахгүй төвчээр дундаршгүй Тулаан энэ бол Шинабу файт За инхүү Шинабу файт шилдэг 8 тамирчны тулааны одоо шувтаргын тулаан, аваргын төлөөх тулаан ихэх гэж байна. За энэхүү хосын тулааныг Улзибаатарын Саруул Эрдэнэ өдөртөө явуулж байгаа. За Саруул Эрдэнэ бол Мока спортын олон улсын шүүгч. За нэг цохол дэрсэн дээ. Энийг тооцсонгүй. За эрингийн улаан булангаас Улзибаатын Төрбаяр Хөх булангаас одоо энэ хар байлээтэй улаан өмсгөлтэй тулж байгаа тамирчин бол Нэрвийн Отгонбаатар байгаа. За хоёр тамирчин бол гал гарсан шилэн тулааныг үзүүлж байна. За Отгонбаатар бол ер нь одоо шуурхаа явчих гэсэн ийм төлөвлөгөөтэй гарч ирсэн юм байна да. Ер нь бол явсан ийм ягтарсан ийм тулааныг хийж байгаа. Төрбаяр сая өвдөг хийгээд хөл алдан унлаа. За энэ одоо хөгжийн дэмжигчдүүд бол ийм л байдалтай байна. За энэ ард тийш хэрэгжтэй. За Отгонбаатарын хувьд бол ер нь хугацаанаас өмнө хүн цогцолтоор дуусгая гэсэн төлөвлөгөөтэй гарч ирсэн байгаа нь харагдаж байна. Сайхан бие суулгах хэрэгтэй. За энэ сая Ухтуусан зохиолч орлоо доо. Отгонбаатарын 100 гарын зохиолт бол маш оновчтой орсон. За тоож байна. Энэ зохиолт авсан байна да. Отгонбаатар ийхүү өрсөлдөгч хүн зохиолтоор яллаа.
мэрэгжлийн тулааны өвөрмөц онцлогийн харагдаж байна да. Нэгэн байлийтэй. За тулааны одоо шийдвэрлэх цохилтыг ийхүү нэг довтлогооноор одоо хийх боломж байдаг. За энэний одоо харуулж байна. За Аз ТV-ийн одоо авраг Атганбаатарын хөө ер нь бол ихлээд тулааныг эгдэхтэй ер нь ийм хугацаанаас өмнө хүн цохилтоор дуусгая гэсэн төлөвлөгөөтэй гарч ирсэн нь харагдаж байсан. За ийхүү хүн цохилтоор өрсөлдөгчөө буулган авлаа. За Улзыбаатарын төр баяр бол олон удаа тулалдчихсан мэрэгжлийн рингенд бол одоо тулдаж Аз ТV-ийн авраг болсон. Сонирхогчдын рингнээс бас Аз ТV-ээр авраг болсон залууга. Kickbox models хийх авраг Сонгогийн American University буу рингээр өсгөө. Энэ бол одоо саяын тулааны эгзэгтэй агшин байлаа. За манай найруулагчид яг энэ саяын тулааны эгзэгтэй агшийг харуулж байна. За энэ Атганбаатарын гарын довтлогон бол оновчтой болж байгаа. За хөл дээр ажил зааж байгаа сая энэ довтлоод оновчтой болсон. Ингээд нэгэн ийм мэрэгжлийн байлээгээр ингээд довтлсон үед бол одоо төсөж үлдэхэд хэцүү л дээ. За энэ угсарсан олон оновчтой довтлогоонуудыг хийж байна. Атганбаатар бол эндээс ерөөсөө анх гарч ирэхдээ ер нь хүн цохилтоор дуусгах гэсэн төлөвлөгөөтэй гарч ирсэн бол харагдаж байгаа. За сая баруун гарын довтлогоо оновчтой болсон. Ингээд одоо Атганбаатарын оновчтой довтлогоонууд бол одоо эгзэгтэй мөч яг орж гар буу задгаар хүй дээр нь 100 гарын довтлогооноор унагчлаа. За энэ бол өөрөө төлөвлөөгүй одоо бэлдээгүй байдлаар довтолж орж задгаарснаас болж одоо хүнд цохилтонд өртчлөө. Энэ үеэр зэргийн спорт. За нэргөө Атганбаатар харагдаж байна. Ядагч Нэрвийн Атганбаатар шагныг атсан Монны хагийн томшигны сан 10 сая гаргаж байна. За Атганбаатарын дасгал жуулагч багшууд бол Монгол улсын ардын багш Боингийн Гамбат багш байдаг. За Гамбат багшийн гар дээр бол энэ тулааны суртаар өндөр амжилтуудыг үзүүлж ирсэн энэ залуу байгаа. Дасгал жуулагч намайг маш баярлалаа. Энэ шинэ бовай 2017